Намайг Хочоос өрөнгөө Сахи Авазар гэдэг. Бууган тосгоны эндэгт 47 жил ажилласан. Энэ нь одоо 72 онд Говьалтай аймгийн Анхны төгсч ирээд тэгээ энд ажиллаж одоо байгаад тэгээ Анхны төгсөөд ирсэн бас нэг 10 гаруй мянган хүнд одоо буугантайхандаа хагалгаа хийсэн. Сэлэнг аймгийн одоо хамгийн анхны хүний гавьяа тавьж юм хүн байгаамаа. Тэгээ бууган тосгоны бол залуучуудын ногоон тосгон нэртэй 6000 хүнтэй их том үйлдвэртэй ийм сайхан тосгон байлаа. Модны үйлдвэр, цэргийн анги, цагдаагийн анги, ахуй үйлдвэрийн комбинат гэдэг одоо юусэн амьдрал уцалсан ийм сайхан тосгон байлаа. Уушаа зөвлөд улс Монгол хоёрын хамтарсан ийм үйлдвэр байсан. Толгойтын алтны үйлдвэр гэж. Тэнд одоо 107 айл байлаа. Энэ сайхан орон сууцны тоглог байшингууд, спорт зал, соёлын төв, гарны клуб бол Оросд барьж өгсөн. Тэгээ Орос сургуультай Монголын маш олон хүүхдүүд суралцдаг. Дээрээс нь модны үйлдвэрт бол бас Оросын одоо олон мэрэгчлэлт байсан. Зөвлөхүүд Оросуудын одоо школоор бол модны үйлдвэр бусад газрууд одоо хөгжсөн. Тэр одоо үйл ажиллагаа бол одоо боллоо одоо алдагдаагүй байж байна. Оросууд ч тэгээд ороо болгон видео тавина. Кономоно тавьдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс санаа аваад би бол хамгийн анх одоо энд орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг бол 10 жил өөрийн сайн дураараа хийсэн. Монголдо юмдаа хамгийн анхны одоо акшн нэвтрүүлгийг явуулж ирсэн. Модны үйлдвэр бол бүх юмар нь хангаж өгөөд гоё ширээтэй. 3 жилийн дараагаар одоо Ёлко Монгол акшн нэвтрүүлэг явуулсан шүү дээ. Тусгай тухай хэд ном одоо гаргасан. Буугантын сүлдөө одоо учралын сайхан буугантгал гэдэг гоё дуу итсэн. Тэгээд дууг бол одоо баян хүмүүс дуулагддаг юм байгаа юм. Тосгоныхан бол бас өөдрөг, тосгоно огсон сэтгэлтэй ийм одоо хүмүүс олон байдаг. Олон сайхан алдартангууд гавьяатуу төрсөн юм ээлтэй нутаг. Тэтгэвд гараад явуулсан ч гэсэн буугантаа эргээд ирдэг ийм сонин газар байгаамаа. Буугант гэдгийг хүмүүс одоо үгийн сайн ойлгодгүй байгаа юм. Янз янзээр ярьдаг. Дээр үед бол ч одоо 30 гэдэн оноос өмнө хүний хөл тавьдаг ийм газар байсан. Мянган буугатай байсан. Тэгээд одоо буугант гэдэг нэр өгсөн. Тэрнээс өмнө 1890-с 2013 он хүртэл одоо Монголоор гэдэг олон улсын алтны пүүс ажиллаж байсан. Канада, Бельги, Америк, Польшуудын одоо хамтарсан. Бууган тосгоны залуучууд бол одоо ер нь одоо хоккей спортоор, волейболоор ер нь улсад аймагтай бол одоо нэг номерын байдаг. Одоо хүртэл манай хоёр хүүхэд одоо Азийн тэмцээнд бол одоо алтан медаль аваад одоо улсын шигшээ багийн тамирчин болсон явж байна. Манай хот урлаг спортын бол одоо мундаг тийм газар байсан. Хөвчөө үеийн гайд одоо гоё хамтлаг байсан. Сэлэнг аймагт одоо декад гэдэг урлагийн үзлэмжлэгийн зохион байгуулж байсан. Ийм сонирхолтой. Тэгээд буугантаа гэсэн сэтгэлтэй уугуул суугуул нутгийн иргэдүүд буугантаас ажил амьдралаа гаргахаа гэсэн бүх хүмүүсийн 100 жил ойн баярын мэнд хүргэе. Та нар маань сайхан баярлаарай. Ойн сайхан болго. Дараа нь ойн тосгон маань сайхан одоо хөгжөөсэй гэж ерөөх байна.